За өдрийн мэндэ guys. За саяны хийсэн шинжилгээ маань. За нэг цаг дээр бол мэдээж хүн чиглэл хажууд ишээ байна. За 15 минутын дээр болохоор энчээ дахиад нэг ийм order block байсныг түрүү анзаараагүй байна. За тэгээд энэ order block-ын дээрээсээ одоо энэ order block-ыг яагаад аваад байна гэхээр за трендийн маань өөрийнх нь чиглэл нь энэ орой дээрээс за энд эхний орой байна, энд хоёр дахь орой байна, энд гурав дахь оройг нэвтэлж чадаагүй ингээд доош явсан харагдаж байна. Тэгэхээр эн чинь ингээд дөрөв дэх тооч хийж магадгүй ээ. За тэгээд том цагаараа болохоор эн чинь ийм том хөдөлгөөн байгаа. За ингээд дэшээ хэрж эхлээд энчнээс аваад дахиад ингээд доош яваад энд ирж магадгүй гэсэн ер нь таамаг гарсан. За тэгээд 5 минутанд болохоор 5 минутын дээр болохоор за 15 минутанд болохоор за энд нэг order block байна. 5 минутнаас ингалтсан order block байгаа. За энд харагдаж байна. За тэгээд 15 минут маань энд ирээд энэ цэгийг шалгаж ингэж dodge cancel loose гээд буцаагаад их биеэрээ дэшээ явж байна. За энэ ер нь бол 2 минутын дараа хаагдах байгаа cancel байна. Тэгэхээр энэ бол мэдээж гээд дэшээ харсан ингалтсан cancel гарахын зөв үнэн бол нөө батлагдж байгаа гэсэн үг. За тэгээд дэшээ өгсөд энэ бууж ирсэн тренд лайныг аваад одоо нөгөө нэг идэвхтэй гэж үзээд энд байгаа order block-ыг энэ хөдөлгөөн дээрээс орж ирэхдээ доошоогоо энэ яруулыг сэтэлсэн болохоор order block нь бас хүчинтэй байгаа гэж үзээд энэ order block-оос нэг ийм хөдөлгөөн гарах болов уу гэж харагдаж байна. Мэдээж эхний TP1 бол QM байгаа. QM-ээсээ хэрвээ харж агаад хөдөлгөөн энэ дээр ингээ хэрж агаад өмнөх энэ оройгоо сэтэлж чадахгүйгээр ингээд хэрээд авах юм бол дахиад мэдээж доош харна. Энэ хүртэл харна гэсэн үг. За ер нь арилжааны төлөвлөгөө нэг иймэрхүү харлаа.